мангам үчийн мэндийг та бүхэндээ хүргэе. 19 цаг 13 минут болж байна. Манай Европод 13 цаг 13 минут. Гоётой харагдчихээн 13 гэсэн тий. Нийлбэр нь тэгш. 1 гэдэг чинь эхлэл, 3 гэдэг чинь ерөөл, нийлээд 4 гэдэг чинь юу? Тэгш дүүрэн гэсэн санааг илэрхийлсэн гоё тоон дээр яг таарчлаа. Сэтгэл санаа өндөр байна. За тэгээд та бүхэндээ энэ сайхан орой мэндийг хүргээд өнөөдрийн баяжих философи гэдэг нэртэй 5 өдрийн бэлэг хичээлийнхаа 3 дахь өдрийн хичээлд 5 морил гэж өрье. За яасан 10 минут хэдүүлээ 20 шахан минут чимээ нэргүй байсан чинь ямар байна? Зарим нь төвчээр хөрөхгүй хурдан эхлээсээ энэ гэд бодогдчихсэн нь. За. Ер нь бидний сэтгэл дотор, бидний бодол дотор, бидний амьдрал дотор, тэр итгий хэл аяган дотор, цүнхэн дотор, тэр итгий хэл орон дотор, тэр итгий хэл бүр хайрын дотор маш их шимэгчд байдаг. Тэгэхээр өнөөдрийн сэдэв юу бэлээ? Та бидээ хортой шимэгчийг агуулад яваад байгаа юм биш үсттэй гэсэн сэдэвтэй байгаа. Тэгэхээр бид ерөнхийдөө өмнөх өдөр дотоод стресс, дараагийнх нь болохоор зөв амьсгал, тэгээ өнөөдрийнх шимэгч буюу одоо бидний бие хэл, сэтгэл, бодол, оюун, амьдрал тэ гэдэс ходоод хоолыг хордуулад байдаг шимэгчд гэж юу юм бэ? Танд энэ талаар байна уу гэдгийг нэг жоохон сануулахаар энэ хичээлээ бэлдсэн байж байгаа. Тэгэхээр ер нь бол шимэгч гэдэг чинь юу юм бэ гэхээр шимэгч гэхээр ямар нэг юмыг шимэгчлээд тэ одоо хумслаад өөрийн одоо хүч хөдөлмөрөө зарцуулж, зориулж, хичээхгүйгээр амиад ижигэд яваад байдаг ийм зүйлийг шимэгч гэдэг штэ, тийм ээ. Тэгэхээр бид нарын зөвхөр мэддгээс шимэгч хорхоонууд гэдээ ярих юм бол гадна шимэгч хорхоо гэж байна. Дотор шимэгч хорхоонууд гэж байна, тийм ээ. Тэгэд гадна шимэгч хорхоо гэх юм бол одоо хачиг, хуулз, шумуул, тэ бөөс, хуурс, тэ гэд ингээ бид нар нэрлэнэ. Эднэр бол бидний анзаардаг, мэддэг. Дотоод шимэгч хорхоо гэхээр одоо гидсний цагаан хорхоонууд тэ хошног мошногыг чинь умалцтал захтнуулаад байх суух газаргүй болгоол ингээд үйж идэг. Ийм юг яг уу дотроос шимэгчлээд байгаад байгаа. Тэгээд бид нарт яг уу шимт хижээлээ бидээ шингээх, эцэн уусах хоолоо зөв шимэгдүүлэх, шингээх, витамин, минерал, бодисуудыг нь эд эсрүүгээ шимэгдүүлэх ийм одоо боломжийг бид нарт ерөөсөө олгохгүй, заримыг нь тураахгүй, заримыг нь таргалуулахгүй, заримыг нь цатгахгүй ийм байж байгаа. Ийм одоо хорхоонууд бид нар за бөөс, хуурс, хачиг, хуулц зэнэтрэ юмнуудыг бол бид нар яг хардаг, гараараа барьж үзсэн, үзээгүй янз л байгаа. За гидсэн дотор байж байгаа шимэгчдийг бол бид нар тэр бүр гидсэн онгоолгоод эсвэл амрууга өнгийгөөд биенийхээ амруу өнгийгөөд ингээд харж болдоггүй учраас бид нар түүнийг яг байхгүй юм шиг дасаж, дадаж, амьдарч ирсэн байдаг. За мөн түүнээс гадна бид нарын сэтгэл дотор, бодол дотор тэ тэр нэтгий хэл одоо хэлсэн штэ нөгөө хүнжил дотор, хоолн дотор, аяган дотор гэх мэтэр маш их шимэгчд байж идэг. Тэрнийг бид нар бас юусоо харж үзэж мэддэггүй. Харж үзэж мэддэггүй. Тэгэхээр бид нарын бодол дотор байдаг шимэгчдийг нэрлэж гэвэл та нар
юу гэж бодож ин чатан дээрээ бичээрэй. Бид нарын бодол дотор байдаг шимэгчдийг. За. Ямар шимэгчд байдаг гэж бодож байна. Чатан дээрээ бичиж даарай манайхаа. Бидний сэтгэл дотор ямар шимэгчд байдаг гэж бодож байна. Чиний бодлоор чи юу гэж бодож байна уу гэдгээ л бичнэ гэсэн үг. Бидний хүнжил дотор ямар шимэгчд байдаг гэж бодож байна. Хүнжил буюу одоо орон гэр дотор тий хов зөөх, худлаа ярих, тийм ээ. Хардах, сэрдэх, өөрөө өөртөө итгэлгүй байх сэтгэл. Өөрөө өөртөө итгэлгүйгээс гадна хань ижилдээ, үр хүүхдтэй итгэлгүй байх. Гэх мэт маань бидний сэтгэл, бодол, орон гэр хүнжил дотор байдаг шимэгчдийн тоонд ордог байх нэ. Тэгэхээр сөрөг бодлууд гэхээр хитрхи ерөнхий хайрцагт хийгээд байгаа. Тэгэхээр яг ямар сөрөг бодлууд байна уу гэдэг дээрээ бас бодож үзнэ гэсэн үг. За тэгээд Гүлнараагаа хичээлийн тайзнаа урин залъя. Баярлалаа. За манайха орой минь бүгдээрэнд нь. За өмнөх 2 өдрийн хичээлд манайхан зарим нь оролцсон байх, зарим нь оролцоогүй байх. Хэрвээ оролцож амжаагүй байсан бол эрүүл бие бүтээх нууц гэд групп дотроо гайдс хэсэг дотор хадгалсан байгаа. Тэр 2 өдрийн хичээлийг нөхөөд үзэж болно. Өнөөдөр болохоор 3 дахь өдрийн хичээл маань эхэлж байна. За тэгээд нийтдээ бид нар хамтдаа оюун бодолдоо мэдлэгтэй хөрөнгө оруулах зорилготой 5 хоногийн бэлэг хичээлийг зарласан байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлийг эхлэе тийм ээ. Би слайдаа ширлээ тий. Та хэд маань бодолдоо юу бодогдсон хамгийн анх орж ирсэн бодлуудаа бичээд байгаарай за. Тэр бодол гэдэг тэр хамгийн анх орж ирсэн бодол бол өрөөсөө буруу заадаггүй. Хамгийн зөвийг зааж идэг. Нөгөө компас шиг бид нар төөрхөөрөө нэг компасаараа замаа олдог үсттэй. Яг тэрэн шиг чиний компас бол хамгийн анх асуулт асуулаа толгоонд чинь дан гэл ороод ирсэн хамгийн ихний бодол эргэлзэхгүй трийгээ хадгалаарай. Тэр бол чиний компас байгаа. Тэгвэл өнөөдрийн сэдв бидээ хортоо шимэгч тэгээд яваа юм биш үсттэй гэд. Бидээ гэхлээр өрөөсөө бүхэл биеийг нэрлээд байгаа. Түрүүн сарын эмчийнхаа хэлснийг. За одоогийн байдлаар хэдүүлээ хамгийн их юунд анхаарах вэ гэвэл бид нар эрүүл биеийг бүтээхэд саад болоод байгаа тэр хортоо шимэгчүүд махан бидэр юу байт юм бэ? Сэтгэл бидэр юу байт юм бэ гэдэг талаар дэлгэрүүлнэ гэсэн үг. За тэгвэл сэдв маань энэ байх нэ. За тэгвэл саяны махан бие болон сэтгэлдээ өрөөсөө хортоо шимэгчүүдийг тээгээд явдаг. Тэр нь чиний хувьд юу байж болох вэ? Юу ч байж болно. Тэ? За тэр болгоныг өрөөсөө л цэвэрлэх ёстой. Аяг тавга бохирдуулсан бол заавал сэвэрлж ижил бид нар дараагийн шинэ хоолыг хийдэг үсттэй. Тэрнтэйгээ адилхан махан бие ялгаа байхгүй. Тэ? Ходоод гидсэндээ амрууга ямар нэгэн хоол орох юм бол түүнийг бидний бие физиологи өөрөө ухамсартаа маш төгс боловсрогдсон бие учраас өөрийгөө сэвэрлэх механизмтай байдаг хэвгүй юу? Гэхдээ амьдралын энэ явц дундаа амьдралын замдаа бид нар явж хахад тэр өөрийгөө сэвэрлэх механизмыг бид нар арчиж тордоогүйгээсээ болж ходоод нь хоол боловсруулахаа. Нарийн бүдүүн гидсэн гүргэлцэхээ. Элэг цэс нь цэвэрлэж туулгахаа зогсоосон аль эсвэл
ажиллагаа нь саатсан байдаг. Энэ нь бид нарын буруу дадлууд, буруу үйлдэлүүдтэй холбоотой тэр төгс ажиллаж байгаа үйлдвэрийн бий гэдэг үйлдвэрийн процессыг алдагдуулдаг. Тийм биз? Манайхаа төрөхдөө бид нар өрөөсөө л аав ээж маань бүх эд эрхтнийг маань эрүүл саруул ингээд төрүүлээд өсгөчихсөн. Тэгээ явцсандаа 30 гараа, 40 гараа, 50 гараад ирсэн чинь элэг цэсэн нөвдсөн, тархит толгой нөвдсөн, юу байна те. Тэр бүх өвчнүүд бий болцсон мэдэг. Уг нь бид нар тэр анх төрсөн шиг цэвэрлэх бие, төгс бие авч явсан бол өвчин гэдэг зүйл байхгүй байх байсан. Тэгэхээр хамгийн эхлээд өрөөсөө чамд, чиний сэтгэлд, чиний бид ямар нэгэн дон гэсэн нэг өвчний дохио ч юм уу те нэг зовир байх юм бол эмчилгээний хамгийн эхний арга нь өрөөсөө цэвэрлэх. Тэ? Бид нар эмнэлэг дээр очиод за нэг тэр газар маань ингээ өвдөөд байна. За толгой ч юм уу те. За нэг онцгой гэвэл за ходоодыг авчи. За ходоод маань ингээл те цанхаагаад хоол орохгүй бүр ингэж бацлаад өвдлөө. Тэгэхэд бид нар гэртээ ёолоод хэвтээд авахгүй шууд эмнэлэг орно те. Эмнэлэг орохоор яадаг вэ гэхлээр эмчтэй үзүүлнэ. Эмчтэй үзүүлэхээр эмч маань за тийм нэг шинжилгээнүүд өгөөд ир гэж явуулдаг. Тэгээ бид нар шинжилгээнүүдийг өгдөг. Тэрнийхээ дагуу эмч харж агаад эмчилгээ бичдэг. Нэг бол эмнэлэгт хэвтүүлдэг. Эмнэлэгт хэвтэж байгаа маань өрөөсөө л эмчилгээ бичдэг л гэсэн үг. Эмчилгээ хийлгүүлдэг. За тэгэхээр тэр эмчилгээний дундаа өрөөсөө сэвэрлэгээний зүйл гэж байхгүй. Шууд өрөвслээ намдах антибиотик тарьдаг. Тэ мэ? За цэвэрлж байгаа гэдэг зүйл маань нэг талаар тусал хийлгүүлдэг тий. Хийхдээ тэр болгон тусал нэг хийгээд байдаггүй. Тэгвэл гэрийн нөхцөлд тархи толгой ямар нэгэн эд эрхтэн маань өвдөх юм бол өрөөсөө цэвэрлэгээ юм биш тий. Эмчилгээний хамгийн эхний зүйл нь өрөөсөө цэвэрлэгээ байдаг. Хэрвээ цэвэрлэхгүйгээр саяных шиг шууд эмнэлэг твтээд эмчилгээ бичүүлэл антибиотик хийлгүүлнэ гэвэл энэ чинь цэвэрлэгээ гэдэг зүйл байхгүй. Харин ч эсрэгээр нь нөгөө илгийг маань ачааллуулаад бүр хоруудыг дээрээс нь давхарлаад нэмээд идэг. Тэ? За тэгвэл энэ махан бие дээр бидний гидсээр дамжиж, гидс гэдэг маань бидний амны хөндийгөөр орсон хоол унд бол 70 жилд 100 тонн хоол ордог юм байна. Таад маань зөвхөн өдөртөө тэгвэл хэдэн килограмм ордог юм байна гэдгийг өөрснөө тооцоолоод болохоор 70 жилд 100 тонн. Тэгэхээр за би тоонд мөшгүй ирнэ. За тэгээд 40 мянган литр шингэн явд юм байна. Гидсээр дамжиж. Энэ маань одоо дахиж эргэж шимэгдсэн ходоод ч юм уу, ходоодны анар ч юм уу, нарийн гидсний анар ч юм уу, бүдүүн гидсний анар ингэж эргэж шингэн маань шимэгддэг байхгүй юу? Тэрнээс бусад яг нарийн гидсээр дамжиж гадагшилж байгаа өтгөнөөр ч юм уу, шээсээрээ дамжиж гадагшилж байгаа шингэний хэмжээнд 40 мянган литр юм байна. За. Сая хэлсэнчлэн тэгвэл энэ 70 жилд одоо 100 тонн хоол урсан өнгөрдөг бол энэ дотроо маш олон зүйлсүүд орж ирж байгаа шүү дээ. Бид нар агаарт яг одоо ингээд амьсгалж байгаа агаарын найрлаганд юу явж байгааг тэр болгонд хардггүй. За нэг нар ингэж тусан гутаа хувцсуунараа сэгсрэхэд бужигнсан тоошоор ингэж бужигнаад идэг үсттэй. Тэр үедээ бид нар хардаг. Агаарт ямар их тоошоор бужигнаад байна вэ гэж хардаг. Гэхдээ энгийн үедээ ч гэсэн яг бужигнсан
хിവэрэ үйж идэг хэвгүй. Хിവэрэ бидэг. Тэгэхээр амаа ангайлаа, юм ярьлаа, хоол идлээ. Нэг бол хамраараа амьсгаллаа, нүд маань байнга нээлттэй. Энэ үедээ тэр агаарт байгаа бүх зүйл одоо бидний нүдэнд харагддаггүй бичил битнүүд бидний бид орж идэг. Тэгэхээр тэр болгоно яагаад өвчин үүсэхгүй байна вэ гэхлээр бидний бие тэр агаарт байгаа зүйлийг аль хэдийн таньдаг, дотны хүн юм шиг мэдэрдэг. Учираас зүгээр л хүлээж авдаг. Хэрвээ яг бидний бие мэдрээгүй, танаагүй нөгөө ковидын вирус шиг зүйл анх удаага гарч ирэх юм бол тэр нь бидний биед орох юм бол хариу ургал үзүүлдэг. Бидний дархлааны эсүүд маань тэр гадны эсрэг одоо гадны биедтэйгээ тулалддаг. Энэ үедээ бидний биед юу үүсдэг юм бэ гэхлээр одоо нөгөө дайн үсдэг. Тэр нь баг зэрэг зовирлах хотод хамарсан юм шиг, толгой өвдсөн юм шиг, нүд бүрлдсэн юм шиг бүх би ингээд сулдаж ядарсан юм шиг тэр мэдрэмжийг өгдөг. Хүчтэй ингэж нөгөө тулаан болж хахад бидний дархлааны эс нөгөө гадны биетийг устгахгүйд дайралт хийсэн үедээ заримдаа одоо ихэнхдээ хүүхдүүдэд халуурна халуурна гэдэг маань нэг талаар зөв. Сайн байна. Дархлааны эс нь гадны биеттэйгээ тэмцэж гин гэдэг үг байхгүй юу? Уг нь. Тэгэхэд бид нар яадаг вэ гэхлээр нөгөө халууны юм аваачаад өгчдөг. Аспирин ч юм уу, парацетамол, нэг бол ибупрофен өгчдөг. Тэгэнгүүтээ өөрийнх нь дархлааг нь унгаараа ичдэг. Тэгсэн мөртлөө нөгөө гадны биетийг ялгаа байхгүй хоёулангийн ингэж унгаачдаг байхгүй юу? Уг нь яг халуураад би халуу дүүгээл одоо дархлааны эс маань идэвхтэй ажиллаж байгаа үедээ зүгээр шингийн юм уулгаад их шээлгээд биеийг нь цэвэрлэчих юм бол уг нь тэр гадны шин бактери вирус маань устддаг байхгүй юу? Түүнийг бид нар тесэлгүйгээр хөөх нөгөө 39-40 хүрчлээ. Одоо сандарчих бах гэл эмээ авчаад өгчдөг. Яг энэ зүйлийг хэлээд байна. Тэгэхээр халуурсан ч гэсэн гадны оронд өрөөсөө л буцалсан халуун бүлээн усал өгдөг юм билэ. Биднээс болохоор яах вэ? Антибиотик байна уу? Би халуураад байна. Хит оног халуурлаа. Гэл шууд антибиотик өгчдөг. Уудаг. Тэгэхээр энэ цэвэрлэн гэдэг маань тэр чигээрээ бидний өөрийн дотроо байгаа тэр дархлааны эсүүдийг хамгаалах, түүнийг идэвхтэй байлгахад энэ цэвэрлэх арга маань хэрэгтэй гэсэн үг. Чухал байгааз. Тэгэхээр энэ өөрийгөө бидний бие цэвэрлэх механизм нь дотроо ингээд ажиллаад эхлэхээр бид нар аваачаад эсрэг үйлдэлүүд хийх тусмаа бидний бие яадаг вэ гэхлээр энэ байнга ингэж идэг. Болио, тэмцэхэ болчихъя. Буугаад өгчье. Гэл нөгөө дархлааны эсүүд маань унтардаг. Тэгэхээр яах вэ? Нөгөө энэ хүүхэд маань өрөөсөө дархлаа мó. Би өрөөсөө дархлаа мó штэ гэд зарим ээж нар бид нар хэлдэг. Тэрнийхээ саадлын шалтгаан нь юу байдаг вэ гэхлээр саяны зүйл байхгүй юу? Бид нар энийг 1 удаа биш, 2 удаа биш, бүр 10 удаа. Өвөлдөө 3, 4, 5 удаа ханаад хүрэхэд 5 удаа ингээл шууд дараа ичдэг нөгөө дархлааны эсүүдийг. Тэгчээ дархлааны эс маань өрөөсөл ингээ сул байц. Хөдөлсөн ч яалаа, байсан ч яалаа гэж байгаа юм шиг тийм ааш зан гаргаад эхэлдэг гэсэн үг. Ойлгомжтой байна уу? Тэгвэл өрөөсөө тэр жижигхэн ханаад томоо тусах, ялангуяа одоо ингээд хүйтэрсэн өвөл болоход ханаад томоо нилээл газар авах гээд идэг. Тэгэхээр хамгийн түрүүлээд үр хөвгтдээ өглөө босохдоо нэг бол сургууль цэцэрлэгээс ороод ирэхдээ буцалсан халуун бүлээн усаа уулга. Энэ маань бид нарын нөгөө цэвэрлэх, өрөөсөө цэвэрлэх, бүх юмаа цэвэрлэх гэдгийн дохой. Тэгвэл ямар ч
Энэ агаарт байгаа ямар ч ням бактери орсон ч гэсэн дархлаа маань маш сайн идэвхтэй бичдэг. Дархлаагаа унгаахгүй байх зүйл өрөөсөө цэвэрлэгээ. Тэрнээс биш эмээрээ битгий дараад ээ гэсэн үг. Витамин минералууд бол ууж болно. Гэхдээ түүнийг шингэнээ ууж ээж цэвэрлэгээ явагдчихээж л витаминээ уух юм бол бүр илүү дэмжиж өгдөг. Нөгөө витамины үйлчлэгийг нь дэмжиж өгдөг байгаа. За энэ ч болохоор саяны нөгөө гидсээрээ дамжиж орж ирсэн халдвар бактери юу вэ? Тэр балганыг устгадаг арга нь нэгдүгээрт цэвэрлэх юм байна. Цэвэрлэн гэхлээр өөрөөс усаар цэвэрлэх юм байна. Хоёрдугаарт нь болохоор аутофаgia буюу юу байгаа? Мацаг гэхлээрээ ингэж хിവээд байхгүй. Под гэл өглөө 8 цагт өөрөөсөө хангалттай шимт хичээлтэй хооллыг авсан бол 11-12 цаг хүртэл юу ч идэхгүй амандаа юм хийхгүй гэсэн үг. Нэг бол өдөөс хойш 2 ч юм уу 3 цаг хүртэл юм идэхгүй байхыг л хэлээд байгаа. Тэрнээс өдөржингөө ингээд өлсгөлэн мацаг барайл би тэдэн хоног юм мацаг барьж байгаа гэсэн үг өртөөсөө биш. Бид нар нөгөө өглөө 8 цагт юм идчихэд 12 хүртэл тэгээд амандаа юм хийгээд нэг аруул хүлхээл ингээл юм хിവээл явж идэв штэ. Тэр маань ялгаа байхгүй бид нарын дархлааг ингэж унгааж идэг. Байнга л ингээ ажиллагаатай тархин ажиллахгүй би энэ ажиллах гад нөгөө ганц ааруулыг боловсруулж шингээх гээд би маань ажиллаад ядраад идэх байхгүй. Тэгэхээр 8-аас 12 цаг хүртэл ч юм уу 1 цаг хүртэл мацаг барьж байгаа гэвэл өрөөсөө дундуур нь ямар нэгэн амны зугаа гаргадаг зүйлийг хэрэглэхгүй байхыг л хэлж байгаа. За энийг болохоор бид нар эрүүл бие бүтээх 90 оны хөтөлбөрийнхөө 4-р модуль дээр хүн дэлгэрэнгүйгээр заадаг байгаа. За 3-дугаарт нь юу байдаг вэ гэхлээр нөгөө цэвэрлэгээ нарийн бүдүүн гэдсээ цэвэрлэх. Тэн дундаа ходоод орж байгаа, амны хөндөй орж байгаа, илэг цэс нарийн бүдүүн гэдэс орж байгаа. За түүний сааталт яригдахгүй байгаа нөгөө нойр булчирхай болон тунгалгийн систем маань энэ эргэтэнгүүд цэвэрлэгдснээрээ өөрсдийнхөө үйл ажиллагааг ингэж идэвхтэй хийж өөрөөсдөө цэвэрлэх механизм ажиллаж идэг. Тэгэхээр та нарт маань хамгийн дөт буюу энгийн арга өрөөсөө л усаа уугаад бие цэвэрлэх. Ойлгомжтой байна уу? За энэ чинь нөгөө шимэгч хорхоонууд ингээл явж идэв штэ. Хийхдээ нөгөө тюбар цэвэрлэгээ хийсэн хүмүүс, илэг цус цэвэрлсэн хүмүүсээс ийм зүйлсүүд гардыг. Бараг ихэнхэнд нь гардаг шүү. Тэр нөгөө 0-д бааз шийчээд усаа татчихдаг болохоор мэддэхгүй. За зарим нь нөгөө зураг авдаг учраас ингээ гарч ирдэг, мэдэгддэг. Зурган дээр ингээл байж идэг. Яг энэ шиг. За тэгвэл энэ одоо бид нарын бид ашигтай болон ашиггүй одоо бактериудын шимэгчүүд ээж идэг байхгүй юу? За ашигтайнууд яах вэ? Бид нарын саяны хоол боловсруулахад оролцож идэг, бид нарын дархлааг дэмжихэд оролцож идэг тий. Дээр нь үхсэн эсүүдийг идэж бидний биеийг сэвэрлэхэд тусалж идэг. Бол ашиггүйнүүд нь ашигтай бактери шимэгчүүдээс их байгаад ирэхээрээ бидний бид эмгэг үүсэт идэг. Гэхдээ тэр их байх нөхцөл нь бас л биднүст их байдаг гэсэн. Тэ? За тэгвэл тэд нар юугаараа хооллох юм бэ? Ашигтай бактери нөгөө ийм хорхоонууд нь яадаг вэ гэвэл тэр нэг үхсэн эсүүдийг идээд тэрүүгээрээ хооллоод бидний биеийг ингээ цэвэрлээд идэм бэ. Ашиггүйнүүд болохоор бидний амьд эсээрээ хооллоод бидний одоо шимт хичээлийг сордог. Хоолоор орж ирсэн шимт хичээлийг бидний одоо тэр ашигтай бактериуд ч юм уу аль эсвэл ашигтай одоо хорхоонууд идэх ёстой байтал энэ ашиггүй хорхоонууд хоол хүнснээс шимт хичээлийг сорохоос гадна бидний энергийг сорж идэг. Энергийг.
Тэгэхээр нөгөө шүнжэнгөө унтаал өглөө босоход ядраад идэг, ноцоороод идэг, унтаагүй юм шиг мэдрэмжтэй нэг л нүд ханилдаастай байх юм бол энэ шимэгч чамд байх ёстой хэмжээнээс ихсэн юм биш үсттэй гэдэг тохиог биднээс өгж идэг гэсэн үг. Тэднээс болохоор одоо ингээд бидний шээсээр амьдардаг. Шээс нь дотор уурагч байна. Одоо амин хүчлүүдч байна, тий? Шээсний найрлаганд байгаа зүйлсүүд дээр амьдарч тэжээгддэг. За. Биднээс мэддэг одоо хүүхдүүдэд цэцэрлэгт ороход 9 сард шимэгчийн шинжилгээ өгөөдөр гэдэг те хошногоноос аваад нөгөөх нь гарахгүй шинжилгээгээр гардаггүй штэ. Тэгсэн мөртлөө байгаа л байдаг. Хошногын амсар дээр ингээл бужигнаал байж идэг. Хэрвээ одоо цахаан орхотой бол те. Тэрийг бид нар мэддэг. Ихэнхдээ бид нарын мэддэгнүүд одоо энэ чи бичигдсэн байна. Саяны нөгөө цагаан орхонууд, гельминтоксууд, гельминууд. Тэгээ хоол боловсруулах эргэтэн системд болохоор энэ гельминтоксууд болохоор саяны шимэгч цагаан орхонууд шүү. Хоол боловсруулах эргэтэн систем болон системд хямрал үүсгдэг. Гидс хямраад идэг хүүхдүүдийн. Тэгээд хоол тэжээлийн дутагдaltaй, өсөлт муу, цус багталттай бидэг. За энэ чи бас нэг шимэгч хорхоо байна. Шистосома гэдэг нэртэй юм байна. Бид нар чи нөгөө монголчлаад орчуулад авдсан шүү дээ. Туузан орхоо, цагаан орхоо, Флорида гэд тэ. За энэ шимэгчүүд нь болохоор арьс эсвэл цусны судсаар нэвтэрч илэг шээсний зам бусад эргэтнүүдэд өрөвсөл үүсгдэг. Хэрвээ бөөр шээсний замын өрөвсөлтэй бол илгэн өрөвсөлтэй бол энэ төрлийн шимэгч байх магадлал өндөр байдаг гэсэн үг. За филари буюу энэ болохоор нь одоо мөөгөнцөр маягийн шимэгчүүд. За энэ шимэгчүүд ерөөсөө хаасайгүй л байдаг. Бид нарын үс хагдахад хүртэл тэр мөөгөнцөр байдаг байхгүй юу? Хилээ ингээ гаргахаар өглөө босоод хилээ гаргаад үзээрэй. Толиндоо хараад үзээрэй. Тэгэхээр цагаан байх юм бол тэр ялгаа байхгүй амны мөөгөнцөр их байгааг илэрхийлдэг. Тэр нь одоо бидний саяны дархлаа унаад ирэхээрээ аманда цагаан ч юм уу аль эсвэл тийм нэг цагаан юм нэг бөөрн хийдбэртэй хүчтэй өвдөлттэй халуун үеийн юм хүргэдэхгүй тийм нэг өвдөлтөд байдсан шүү дээ. Тэр нь мөөгөнцөр байж болно. Нэг бол одоо нөгөө вирус ч байж болно гэсэн үг. Хомхон вирус тий. За нөгөө хүүхдийн хялгасын хорхоо байгаад энэ хүч хорхоо, брийн туузан орхоо, битгний туузан хорхоо энэ болгон өрөөсөл бидний бид өрөвсөл үүсгэж идэг. Аль нэг эдэрхтэн дээр өрөвсөл салахгүй антибиотик хийлгээд эмнэлэг твтэл антибиотик хийлгээл дахиад антибиотик хийлгэсэн ч гэсэн энэ өрөвсөл нь дахиад авах юм бол энэ дахиад цэвэрлэгээ хийх гэсэн үг. Өрөвсөл чамд дахиад штэ. Энэ антибиотик тэрийг дарж дийлэхгүй байгаад байна. Антибиотикт тасал болцсон байна. Зүгээр энийг цэвэрлэх гэсний дохио битэг. Цэвэрл. Тэгэхээр нөгөө бид нар багада ээж тэгж хийдэг байсан. Том 20 г ч билүү 50 г ч билүү маш том шипризер юу яадаг гэсэн. Нөгөө усаараа бүкснөөс ингэ шахаад идэг гэсэн байхгүй юу? Тэгээ одоо тэрийг бодохоор нөгөө цагаан оргоодод тэрийг сэвэрлж ийсэн билээ. Одоо сүүлийн үед тэгж сэвэрлдэг ээж гэж байхгүй шүү дээ, тий. Цагаан орхоо юм байна уу гээл имээ уулгачихна. Хэрвээ гарах юм бол штэ
гарахгүй бол нөгөө шинжилгээ өгөөд гарахгүй болов байхгүй гэл яваад идэг. Нэг мэдхэд нөгөө шинжилгээгээр гарахгүй байсан ч гэсэн бүхний амсар дээр ингээд захтнаал, хүүхд найжаал тэгээд ирэхээр хөө эн чинь одоо хорхотой болчих гэл им уулгаад идэг. Тэгэхээр им уулгахгүйгээр тэгж бас цэвэрлэж болно гэсэн үг. Энэ өрөөсөө л цэвэрлэгээний аргаараа л гардаг зүйлсүүд. Тэрнээс биш имээрээ гардаг зүйл өрөөсөө биш. За сараа эмч маань шимэгч хорхон шинж тэмдэг үүд гэд. За. Тэгэхээр шимэгч хорхоо хүний биед байхаар ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бэ? Хамгийн эхлээд шимэгч хорхоо маань хүнд байхаараа яагаад байгаа вэ гэхээр зэрэг дархлаа унсан. Тэ дархлааны систем муудсан. Дархлааны систем яагаад муудах вэ гэхээр өөрөө өөрийгөө хамгаалах, өөрөө өөрийгөө нөхөн сэргээх тэр процессыг маань эвдэгдсэн. Ийм нөхцлүүдэд гарч ирж идэг. За тэгээд нэгэнт одоо шимэгч орохоо бид ороод ирчихсэн болвол мэдээж өрөвсөл үүсгэн тий. Архаг өвчнүүдийн суур болно. Өрөвсөл үүснэ гэхээр зэрэг яах вэ? Ходоод улаан, ходоодны шарахыг үүсгэн тий. Тэгээд яах вэ? Бүр давсаг нөгөө цистит гэж бид нар юу яадаг шүү дээ. Цистит тусцсан гэж ярьдаг шүү дээ. Давсагны өрөвсөл, бөөрийн өрөвсөл, ихэвчлэн идээд өрөвслүүд, салст бүрхөвчийн өрөвслүүд. Яагаад гэвэл тэр зөөлөн одоо нялзрай, идэхэд амар, идээшхэд амар тийм одоо нутаг дэвсгэрийг сонгож илүү их байрладаг гэсэн үг. Тэгэхээр зэрэг бөөрийн түүдгэнцэр, дээрэс нь давсаг, ходоод, гидэс гэх мэт. Салст бүрхүүл ихтэй тийм эргэтнүүдийг илүү их барьж тусдаг. Мөн түүнээс гадна одоо арьсанд байх шимэгч хорхоонууд гэж байна те. Ерөөсөө батга гараад ангиж юу ядаггүй, арилдаггүй. Эсвэл одоо батга биш юм а гэхэд нэг тийм өвдөлттэй тэгээд идээлсэн толгойтой шахаад гаргасан ч гэсэн дахин өрөвсөөл дотор талд нь бүр нэг юм нарийнхан юу шиг те фиброза буюу одоо нэг тийм холбогч ид үүссэн юм шиг тэгээд ерөөсөө эдгэрч өгдгүү өрөвсөлтэй л байгаад идэг арьсны өрөвслүүд. Тэгээ маш их захтналттай, маш их удаан идэгдэг, дээрээс нь яах вэ? Идгэхдээ сорив тогтдог. Дахиад тэр сорвин дээрээ өрөвсөд идэг. Үгүй бол хэрж хисч өрөвсөд юм гараад идэг. Ийм байдалтай. Тэгэд бодис солилцооны буюу одоо метаболизмын эмгэг гэхээр зэрэг жингийн асуудал. Үгүй бол турдаггүй, үгүй бол таргалдаггүй. Тэр хооронд нь яах вэ? Юу ч идэхгүй байсан ч турдаггүй. Хамаг хоолыг хамж идээд байсан ч таргалдаггүй. Энэ одоо жингийн асуудал нь өөрөө шимэгч хорхотой байх шинж тэмдгийн бас нэг томоос том үзүүлэлт болж идэг. Тэгэд дархлааны систем алдагдaltaй, байнга ханаа төрдөг, нус гойждаг, хоолойны ангины байдаг. Зөвхөн одоо нөгөө нэрийг нь сонсоод ханаа төрлөө гэдэг шиг тий. Вирус эсвэл ханаад гэдэг нэр сонсонгууд л би энд найтайлгаж идэг гэдэг жишээний тиймэрхүү хэлбэрээр дархлааны систем бүр одоо тартагтаа тултлаа хямарсан байдаг. Мөн архаг ядаргаа буюу эмнэлэгт очоод цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, биохимийн шинжилгээ, эхо, юу гэдгийг зүрхний бичлэг бүх юмыг үзүүлээд өчнөө мөнгө төлөөд, өчнөө цаг хугацаа хоногийг тэрэнд зориулаад яваад байсан ч гэсэн тэр ядраад байгаагийн учир шалтгааныг олж чаддаггүй.
бүх юм чинь зүгээр биш үү? Сүүлдээ та сэтгцэн эмч рүү явахгүй мүү да гэдэг хэмжээнд эмч нарыг яг уу гэдэг үгийг хэлэхэд хүргэдэг архаг ядаргаа. Ерөөсөө л ядраад идэг. Тэгэхээр яг уу бидний биед шимэгч хорхой амьдраад ах юм бол бид нарын хүч, энерги дээрэс нь яг уу одоо нөгөө сэтгэл санааны хөөртэй, хөгжилтэй, аз жаргалтай, амар тайван байдлыг байнга алдагдуулж идэг. Дээрэс нь байнга ямар нэгэн зовирүүд те ямар ч шалтгаангүй уйлмаар санагдах, ямар ч шалтгаангүй орилж хашгирмаар санагдах, ямар ч шалтгаангүй шахуу гомдоод байх, ямар ч шалтгаангүй шахуу яхуу хэрүүл өдөөд хардмаар хэрэлдмээр ууралмаар болоод байх энэ бүх шалтгаанууд маань яг шимэгч хорхотой бас хамт явагдчих боломжтой. Дээрэс нь үе мөчний өрөвслүүд, үений шингэн одоо арьсанд байх арьсыг одоо юм уян зөөлөн тийм ээ ийм байлгаж явах тодорхой хэмжээний шингэн байж штэ. Тэгэхээр бид нар энэ шингэнүүдэд микроэлементийн буюу одоо кальци, фосфор, магний юу гэдгийг эднэрийн дутагдал үүсээд ирвэл арьс өөрөө яг ар зайж бар зайж одоо нэг тийм зүлгүүр шиг болох. Үгүй бол ингээд хаграад яар шарах гараад байх. Үгүй бол янз бүрийн одоо экзем шиг тууралтууд гараад байх. Энэ бүгд маань яг уу бид байгаа шимэгч хорхоо арьсанд ирэх шимт хичээлийг нь алдагдуулснаас эсвэл хоол боловсруулах эрэгтэй системд байгаа шимэгч хорхоо хоол боловсруулах эрэгтэй системийн үйл ажиллагааг алдагдуулснараа хоол боловсруулах эрэгтэй систем өөрөө хоол хүнснээсээ бид хэрэгтэй шимт хичээлийн бодисуудаа зөв ялгаруулж авч чадахгүй байх. Тэгээ байнгын толгой өвдөх, дотор мухаа оргих, тийм ээ, бөөлжс цутгах, байнгын гидс хөвлөгээр цанхайж цүдийх. Тэгээд яг хуу заримдаа толгой хатгуулж өвдөн, заримдаа дэлбэрэх гэж байгаа юм шиг дүүрж өвдөн. Тэгээд дээрэс нь яг хуу артерийн даралт ихсэн, зүрх долгисон, зүрхний хэм алдагдана. Заримдаа амгалан сайхан байгаа юм шиг боловч гинт одоо долгисож хэм алдагдах ийм шинжүүд илэрдэг. Дээрэс нь шээхэд эсвэл одоо нас бит хүрсэн хүмүүс бэлгийн ажил хийхэд өвдөлттэй, хорсолттой, халууд өгөлттэй ийм шинж тэмдгүүд илэрх нь бас шимэгч хорхойн шинж тэмдэг байх боломжтой. Дээрэс нь бэлгийн дур хүрсэл буурах буюу одоо нөгөө хамтран амьдрагч буюу хамтран секст ордог партнерынхаа сэтгэлийг эмзэглүүлдэг нэг зүйл нь юу гэхээр зэрэг бэлгийн дур хүсэл буураад ирэхээр зэрэг яг хардах сэтгэлийг өдөөдөг. Тэгтээ хэрвээ хос хоёрын хин нэг нь шимэгч хорхотой бол нөгөөх нь бас заавал байдаг. Тэгэхээр ихэвчлэн эмчилгээнд хосороо хийгдэх нь маш зөв байдаг. Эмчилгээ, цэвэрлэгийг хосороо хийх нь нэгэнт хосороо энэ хорвоог дуулахаар шийдсэн болвол бие биенээсээ айж ичих биш, нууж хаах биш, илэн далангүйгээр яг хосороо эмчилгээ цэвэрлэгийг хийх нь хэрэгтэй ахна. За дээрэс нь одоо амьсгалын замыг бүглэрүүлэх, бөхшүүлж ханаах, эсвэл хөхүүлж ханаах, уурсан хоолой бактери буюу астма, байнгын шимэгч хорхойн нөлөөллөөс үүссэн уурсан хоолойн дотоод мэдрэлүүд байнгын цочролтой байжгаад сүүлдээ яаж агшиж сулрахаа мэдхэ болоод байнгын агшилтанд орчдөг буюу уурсан хоолой бактериад багалзуурдаад амьсгаагаа
авч чадахгүй хаагдахад төрдөг. Үүнийг яг гуурсан хоолой бактери өвчин гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр шимэгч хорхоо гуурсан хоолой бактери өвчний шалтгаануудын бас нэг нь байна гэсэн үг болж байна те. Тэгэхээр гуурсан хоолой бактери гэдэг нь маш олон шалтгаануудаас байж болно тийм үү? Одоо харшил те, бусад өрөвсөлт өвчнүүд гэх мэт олон шалтгаануудаас байж болох боловч тэр шалтгаануудын нэг нь үндсэндээ шимэгч хорхоонууд байж болно гэсэн үг. За дээрэс нь мөн мэдрэлийн шалтгаантай гэх мэт. За дээрэс нь цус багталт буюу анемия. Одоо юу гэдэг вэ? Тамир доритоод тэ арьс хуйраашаад, цонхыгоо тамиргүй болоод, ухаалдаж унах гад, тэг хүчил төрөгчийн дутагдалд ороод, толгой эргээд, манраад ийм хэлбэртэй хэмжээнд байж байгаа болвол энэ нь бас яг цус багталтын шимэгч хорхооноос үүдсэн цус багталтын шинж тэмдэг байж болох нэ. Ерөөсөө цус багталтын бас нэг шалтгаан нь яг шимэгч хорхоон үүсгэлтэй байж болно гэсэн үг. За харшлын урвалууд. Одоо гуурсан хоолой бактерианы бас харшлаас үүсэж болно. Тэр харшил нь өөрөө бас яг шимэгч хорхооноос байж болно гэсэн үг. Тэгэхээр салстыг нь гуурсан хоолойн дотор талын салстыг нь чочроогоод харшил үүсгээд тэгээ шимэгч хорхоо чинь өөрөө хүний биед амьдраад байж байхдаа өөрөөсөө бас яг бидний бие организм эд эсийн танихгүй химийн бодисыг ялгаруулж идэг. Тэр чинь амьдарч гин, тэр шимэгч хорхоо чи яг идж гин, бас дотроо боловсруулж гин, бас яг бас л бааж байгаа шээж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний дотор яг бас бааж байгаа шээж байгаа тэднэрээс үүдж байгаа элдв одоо химийн бодисын нь бидний бие дотор нь ялгараад байгаа гэсэн үг. Үндсэндээ бид нар ийм бие нь шимэгч хорхооны жорлон болцсон явж гин гэсэн үг. Одоо бидний ходоод ч үйт юм уу те, бидний гидч үйт юм уу. Тэгээд ирэхээр зэрэг яг жорлон дотор ямар муухай өнөртдөг лээ, ямар хэсэглэн ямар өмхий ерөөсөө төсөөлөхөд хэцүү байгаа зү. Тийм юм бидний гидсэн дотор болж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр жорлон дотор юу болдоггүй тэрийн шиг процесс бидний гидсэн дотор миний биеийн дотор явж ийн гэж бодохоор аимшигтай байгаа зү. За тэгээд шүд хорхоо идэх өвчин кариес гэж нэрлэдэг шүү дээ. Шүд цоорох. Тэр чинь бас нэг яг төрлийн шимэгч хорхоо ахгүй юу? Шимэгч хорхоо. Дээрэс нь одоо байнгын нөгөө дотоод салстууд тэднийг одоо мэдэрж байгаа мэдрэлүүд нь байнгын цочролтой, байнгын одоо өдөөлттэй байснараа бидний нөгөө невроза буюу дотоодоос тайван биш байх тий. Тэр нэг сэтгэл санаа амгалан биш. Тэгээд ирэхээр зэрэг унтахтаа маш их хорхирдог. Эсвэл одоо шүдээ хавирдаг, эсвэл хар дарж зүүдэлдэг, эсвэл одоо яг зарим хүмүүс бол бараг зүуд мүдэндээ босоод дайтаад байлдаад босоод морь зорой унаад ингээд явдаг гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр энэ мэд одоо шинж тэмдгүүдийн их усүр нь бас шимэгч хорхоотой холбоотой байж болно. За түрүүн Гүлнараа маань ярьсан хилний өнгөр. Хилний өнгөр аль болох зузаан, аль болох илүү их наалтцаа одоо ингээ хилээ бид нар өглөө хусдаг штэ, цэвэрлдэг штэ. Тэгж цэвэрлэхгүй болвол бүр ингээд дагтаршаад амнаас муухай өнөр өнөртээд. За заримдаа яг амны өнөр юм шиг боловч ам нь гайгүй байж итэл бидний амнаас өнөртээд байгаа нь бүр нөгөө яг бидний түрүүн жорлон гэж нэрлсэн гидэс ходоодын дотроос өнөртээд байх хэмжээний ийм одоо юунуудыг шинж тэмдгүүдийг агуулж идэг. За дээрэс нь хумс хугурамтай болох, хумс хуурамтай болох, хэврэг болох те. Ямар нэг юмд зүгээр ингээд хаалганы бариуланд хальт хүрх төдийд л хумс хуглаал те голоороо юу ягаал. Үгүй бол ингээд хуураад салт болоод хуураад очиод идэг. За эднэр нь бас яг магадгүй мөөгөнцрийн төрлийн шимэгчэд.
магадгүй одоо гэдэс ходоодны бас л нөгөө яг хумсанд ирж байгаа шимт хижээл нь хүнсээр орж байгаа шимт хижээл тижээлийг ходоод хоол боловсруулах эрхтэй системүүд маань зөв шимэгдүүлж авч чадхаа болчихсон эмгэгтэй болцсон үед хумсанд ирж байгаа хумсанд хэрэгтэй бат бүх өнгөлөг толгор яг эрүүл байлгах төр шимт хижээлийн бодисын дутагдалд орж байгаа гэсэн үг. За тэгээ үс гагдах, үс тослогдох, үс цагтнах, тийм үү? Хуйрааших, хугарж унах. Тэгээд яг хуйхны өрөвсөл буюу одоо хуйхаар яар шарах гарах, цусны эргэлт нь саатах гэдэг юм уу да тий? Саатах, сатаарах. Тэгээд хуйхан дээр одоо идээтэй болон цус шүүрсэн ийм одоо яар шарах гарах гэх мэт шинж тэмдгүүд нь мөн яг бие дагуулагдах шимэгчдийн хийж байгаа үйлдэлүүд байх нь байна. За мөн хоолны дуршил ялангуяа амттан чихэрлэг юм дурлаад байвал маш анхааралтай өөрийгөө шинжиж цэвэрлээрэй гэж хэлмээр. Яа тэгвэл шимэгчдийн ихэнх дуртай гэдэг юм уу ихэнх хооллолдог юм чихэрлэг талын хүнснүүд тэгээд нөгөө салт юуг гимтэйгэд байдаг үржих таатай орчин нь ерөөсөө чихэрлэг орчноос бүтдэг л гэсэн үг. Тэгэд ирэхээр зэрэг ягаад чихрийн шижүү өвчин тусгаар хүний арьсан дээр яр гараад идэлээд нөгөөх нь идгэхгүй явсаар агаад тэгээ бүр хөл юугаа тайруулахад хүрдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг мэдрэлийг тэгтлэн цочроодог гэсэн үг байхгүй юу? Мэдрэлийг тэгтлэн цочроодог. Тэгэхээр чи чихэрлэг юм дурлаад байвал нь шимэгч хорхоо тижээх гээд энэ шимэгч хорхооны чиний биений чинь илүү хүсэмжилж байгаа чи эрүүл мэндийнхаа төлөө хийгдэж байгаа хүсэмжилж байгаа шимт хижээлийн бодисын нэхэгдэл биш яг уу шимэгч хорхоо өөрийгөө тижээхийн тулд чиний дуршлыг өөрчлөөд яг уу эрүүл зөв хоол идэх гээд байж тал үгүй ээ чи чихэр идээ тэгэхгүй бол би өөх гээд байна гэж байгаа тэр яг уу чөтгөрийн хүслийг чамд илгээгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Дотроос чинь. Тэгэхээр чи яг чихэрлэг юмны дуршил чинь нэмэгдээд байвал бас яг хардаж анхаарч үзэх хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд чихрийн шижинг ярьсан, цус багдалтыг ярьсан. Мэдрэлийг зочроодог гэдгсэн. Тэгэхээр сахарын өвчний үед мэдрэлүүд нь байнга ингээд нөгөө нэг цочирч одоо сахарын өвчин чинь өөрөө бас л нэг яг дотор шимэгч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнийг тижээхийн тулд чи чихэр идэж байсаар байгаад улам хүчтэй байгаад тэр цочрлууд нь хөлний мэдрэлийг нарийнхан мэдрэлүүдийг эхлээд хурууны мэдрэлүүдийг, хумсны мэдрэлүүдийг бүгдийг нь яг зочроогоод тэднийг өөрийгөө эрүүл мэдрэлээр хангах боломжгүй полиневрит гэдэг өвчнийг үүсгэдэг. Явандаа тэд нар нь яг эд эсээ тижээж чадхаа болоод үхчээд ингээд ирэхээр зэрэг эхлээд нэг хуруугийн тайрна, дараа нь яг бүтэн хуруунуудын тайрна, дахиад яг шагаагаар нь тайрна, үгүй бол өвдгөөр нь тайрна, үгүй бол яг бүр түнхнийх нь үеэр хөлийг нь тайрах хүртэл мэдрэлийг гэмтээдэг гэсэн үг. Мэдрэлийг гэмтээдэг. За тэгэхээр ер нь энэ төрлийн олон төрлийн энэ шимэгчдээс ангижрах 4 R зарчим гэж байдаг. 4 R зарчим. Энэ хамгийн нэгдүгürt ерөөсөө цэвэрлэх өөрийн автофаги буюу одоо миний амьдралдаа хэрэгжилж байгаа үйл ажиллагаа маань өөрийгөө өвчин үүсгээд байгаа тэр шалтгаан эсвэл тархлуулаад байгаа өөх тэр бүх
дотор байгаа хор бохирдлыгоо өөрөө идэж устгах гэдэг юм уу. Гаднаас нь хоол өгөхгүй болохоор зэрэг миний амьдралдаа хэрэглэгдэх энергийг гаргаж ирэхийн тулд өөрт байж байгаа өвчин өмнө нь хуримтлагдсан одоо өөхний эд эсүүдээр хооллож тодорхой хугацаанд мацаг барих. Тодорхой хугацаанд одоо перерушованы гэж ярьдгийн нэг мацаг бариад хэсэг болоод мацаг бариад хэсэг болоод үгүй бол хэдэн цагаар энийг ээлжилж сөүлжүүлж ингэж хийх зарчмыг яг мацаг барих буюу өөрийгөө цэвэрлэх гэж нэрлэж байгаа. За нөгөөх нь болохоор зэрэг яг йогийн аргаар цэвэрлэж болно. Давстаа ус уугаад нөгөө давстаа ус маань ходоод хоол боловсруулах систем хамгийн сүүлд яг ан усны нөхөр гарах тэр удирдлага дасгалыг хийдэг. 5 төрлийн дасгалыг хийснээрээ бид нар яг цэвэрлээд ингээ гаргаж болно. За дараагийнх нь болохоор зэрэг яг тюбаж цэвэрлэгээ буюу одоо бие махбодыг тодорхой бэлтгэлтэйгээр тодорхой нөхцөл байдлыг бүрдүүлснийхээ дараа сэтгэл зүйн нөхцөл байдал, бодлын нөхцөл байдал энэ нь юу нөгөө сэтгэлээ нөгөө шимэгчтээс цэвэрлэнэ гэсэн үг. Бодлын шимэгчтээс цэвэрлэнэ гэсэн үг. Тэгээд дараа нь яг хамгийн сүүлд биеийн цэвэрлэгээ, махан биеийн цэвэрлэгээ буюу одоо тодорхой бэлтгэл ажлыг хийснээрээ тюбаж цэвэрлэгээг хийх. За ингээд ирэхээр зэрэг нэгэнт цэвэрлэгээ хийгдээд ирэхээр тэр цэвэрлэгээ биес гарсан бохирдлын орон дээр байж байгаа орон зай дээр бид нар яг зөв эрүүл бодол, зөв эрүүл сэтгэл гэдэг нь яг талархах, хайрлах тий зөв эрүүл бодол гэдэг нь яг өөртөө итгэх, хүчээг өгөх аль зөв тал руугаа байлгах. За бид нар нэгэнт махан бие цэвэрлсэн болвол одоо оронд нь орж ирж идэж ууж байгаа хүнсэн дээр эдээ ундаан дээр яг зөв эрүүл сонголтуудыг хийх. Аль болох өрөвсөл үүсгэхгүй, аль болох шимэгчдийг үржүүлэхгүй, аль болох яг аль болох бид нарын одоо бие организмыг зөв шимт хичээлээр хангах тийм хоолыг өгөх гэх мэтэр яг тэр муу юмаа сайнаар солих, өөрчлөх гэдэг 2 дугаар R байж байна. За 3 дугаарт нь хэрэгтэй ашигтай бактери шимт хичээлээр хангах буюу төлжүүлэх. Хэрэгтэй зүйлийг нь биедээ өгөх. За 4-р R систем нь бол энэ бүгдийг өгснөөрөө бид нарын бие организм өөрөө нөхөн сэргээгдэж зөвөр ажиллаж эхэлдэг гайхалтай систем юм аа. Гайхалтай систем юм. Хүний бие организм нөхөн сэргээгдэх маш их одоо хүчин чадалтай боломжтой ийм эд эрхтэн. Тэгэхээр бид нар яг 10 жилийн өмнө байсан сэтгэлийн шархыг өнөөдрийг хүртэл тэгээд явж байгаа болвол бид нар эдгэрхийн тулд юу ч хийгээгүй байна гэсэн үг. Тэгэхэд 3-4 хоногийн өмнө хурууга зүсээ хайчлаа гэхэд нөхөн сэргээгдээд арьс маань тэгээд сорвжоод идэгрээд явах. Шарх нь аниад ингээ бийж идэг. Тэгэхээр эн чинь нөхөн сэргээлт байхгүй юу? Нөхөн сэргээлт байхгүй юу? За ийм 4 R юугаар зарчмаар бид нар явах. Бие организмаа ивэнд итгэж нөхөн сэргээх нь бах нэ. За энэ хэсгийг. За тэгэхээр саяны Сараа эмчийн хэлсэн бүх шинж тэмдгүүдийг энэ Марва Аганя гэдэг эколог ангаа ухаан ирээдүйн өсөлт гэдэг номон дээр бичсэн байгаа. Бие бохирдолтой байгааг илтгэх шинж тэмдгүүд гэд эд нарыг
онцлцсон байдаг хэвгүй юу? За. За хэдүүлээ одоо өнөөдөр юу хийх юм бэ гэвэл өөрсдийгөө оншилноо. Ер нь бол 5 хоногийн хичээл өөрсдийгөө оншлоод өөрийнхөө эмчэнд болох зорилготой байгаа шүү дээ. За өтгөнөөр оншилно. Яагаад гэвэл саяны хорхоонууд маань өтгөнөөр ихэнхийг ялгаруулдаг байгаа. Тэгвэл өтгөн маань хадалттай 7 хоногт нэг удаа л гаргаад ивэл яаж нөгөө шимэгч хорхоонууд маань ялгарх вэ дээ, тийм ээ? Тийм учраас эхлээд өтгөнөө оншлоотий. Хэвийн бол сайн байна. Хэвийн босвол арга хэмжээ авнаа л гэсэн үг. За тэгвэл одоо энэ тайпууд нь байгаа 7 төрлийн тайпууд, төрлүүд. Тэрнийхээ нэгдэх нь энэ хоргол шиг хамгийн ихнийх нь хоргол шиг энэ нэгдүгüүрт нь гадгив 6. 6 болохоор яг энэ хорголнууд нь нэг нэгэндээ ингэж бас наалдсан гэх юм уу? Тийм. 7-дугаарт нь болохоор бүр хорголж биш зүгээр усан маягийн одоо цэцэг алталт. Энэ 7 үгүй 7 гинэ. Энэ 3 тайп нь төрөл нь байх юм бол өчигдөр өнөөдрийн гаргасан өтгөн дөрөө тэгвэл энэ нь аутоиммун өвчний далд үед ингэж илэрдэм байна. Ялангуяа 6, 7 дээр аутоиммун гэдэг өвчин одоо энэ нэрн доор 400 гаруй төрлийн өвчнгүүд ордог. Тэрний хамгийн түгээмэл бид нарын мэддэг нь сахарын чихрийн шижин тийм ээ. Ревматоидны артрит. Бамбай булчиргааны өөрчлөлтүүд. Аутоиммуны өвчнүүдэд ордог байгаа. За тэгвэл энэ хоргол шиг нэгдүгээр хүн болохоор өрөөсөл архаг өтгөн хадалттай үедээ өрөөсөл ингэж гардаг. Хэрвээ таны аль нэг өдрийн өтгөн чинь яг ингэж гарвал архаг өтгөн хадалттай юм байна л гэд өөрийгөө оншилж болно. Ингэх юм бол бид нарын дотор маш олон шимэгчүүд байгааг одоо хортой шимэгчүүд байгааг илэрхийлнэ нөгөө талаар. Учир нь өтгөнөөр гарах ёстой шимэгч гарч чадахгүй өтгөн нь чүүчай гэл арай гэж тэ 7 хоногт нэг ч юм уу 2 удаа хоргол метр гарч байгаа бол. За 2 дугаарт нь болохоор ингэж нөгөө хорголууд нь нэг нэгэндээ наалдаад том хэлбэртэй болоод хэлбэрчээд ийм гаргах юм бол ийм өтгөний хэлбэрийг төрлийг гаргах юм бол бидний хоол боловсруулах эргэтэн системд ферментийн дутагдaltaй байна. Ферментийн. Жишээлбэл ходоод гэхэд маш олон ферментүүдийг ялгаруулж идэг. Ямар хоол идснээс шалтгаалаад тэр идсэн хоолныхоо найрлагатай нь холбоотой ферментүүд маань ялгарч идэг. Тэгэхээр чин жишээлбэл уураг ороод ирлээ гэхэд трийгээ бутлахын тулд тэр уургийг буталдаг ферментийн дутагдaltaй байж магадгүй. Нэг бол өөхтөс ч юм уу, сахар ч юм уу тий нүүрс усыг задалдаг ферментийн дутагдал гэж болно. Жишээлбэл хоол боловсруулах эргэтэн системд нойр булчирхай хүртэл орж явж байгаа. Тэгвэл нойр булчирхаанаас нөгөө амилаза ферментүүд нь сахарыг задлахын тулд одоо нүүрсөөс за нэг талах идлээ гэж бодчих л та. Талах маань задрахаараа нүүрсөөс болж задардаг. Түүнийг шимэгдүүлэхийн тулд энэ ферментүүд нойр булчирхаанаас ялгарах ёстой байтал ялгарахгүй бол яг ийм хэлбэрийн өтгөн хадалттай нойр булчирхааны өөрчлөлттэй өвдөлттэй аль эсвэл далд хэлбэртэй явж байгаа бол өтгөнөө энүүгээрээ шинжиж болно гэсэн үг. Уг нь миний нойр булчирхай илгэл өвдөд идэг нойр булчирхай өгөн зүгээр штэ гэж явж иж магадгүй. Тэгвэл өтгөн чинь ийм байх юм бол илэг чинь
өвдсөн байна. Гэхдээ нойр булчирхай дагаад хэдэн жилийн дараа энийг анзаарахгүй бол эрсдэлтэй гэдгийг илэрхийлдэг. За 3 дугаар тайпын өтгөн аталт болохоор бидний одоо нарийн бүдүүн гэдс ингэж гүрвэлзэж явах хэрэгтэй байхгүй юу? Гүрвэлзээд тэгээд энэ өтгөн бүрлдсэн үедээ гатгшаа ялгаруулахын тулд шахаад гаргадیں۔ Тэр хөдөлгөөн нь удаашрсантай холбоотой. Энэ нь хамгийн түрүүлээд цусны хүүдийд байгаа цус ялгарахгүй байвал ийм төрлийн 3 дугаар тайпын өтгөн аталт байдаг. Цусны чулуутай, цусны хан зузаан, цус өтгөрлөлттэй, мугларалттай гэдэг онштой хүмүүс өтгөнөө ажиглаараа 3 дугаар тайпих байдаг шүү бүгдээрээ. Цус нь ялгарахгүй байсан ч гэсэн өтгөн нь одоо жишээлбэл цус нь хэвийн байна гэж бодъё. Тэгсэн мөртлөө өтгөн нь ийм байх юм бол цусны урсгал сааталттай болоход ойрхон байгааг бас илэрхийлж идэг. Өтгөнөөрөө бид нар дотор эрхтнүүдээ шинжиж болдог гэсэн үг. За 4 дугаар тайпing. Ер нь бол нөгөө эрүүл бие дээр орж иж байгаа хүмүүс ихэнх нь өтгөн аталттай байдаг. Энэ 3 дугаар тайп байдаг. Бүгдээрээ. Бүгд шүү. Бараг 99%. За 4 дугаар тайпын энэ өтгөн гарах юм бол энэ нь ерөөсөө хэвийн. Ийм байвал онц сайн. Тэгвэл сайн байна л гэж ойлгож болно өөрийгөө. За хаяада ингээд 4 дугаар тайп. Хаяада нэг 2 дугаар тайп. Хаяада нэг 3 дугаар тайп байх юм бол энэ нь аль нь одоо саяны хоол боловсруулах эргэтэн систем маань доголдоод ихэлцэн дунд шатандаа орсныг хэлдэг шүү. Заримдаа ингэж 4 дугаар тайпын өтгөнөө гаргаж байгаа бол энэ нь бид нарын идэж ууж байгаа хоол хүнсний эслэгийн хэмжээтэй холбоотой ингэж гарчдаг. Тэгэнгүүтээ тэр эслэгээ нэг өдөр идэхгүй болохоор 3 дугаар тайп руу орчдөг гэхгүй. Тэгээд нөгөө эслэгээ бүр идэхгүй бол 1 дугаар тайп руу орчдөг гэсэн үг. За энтэй холбоотой. За 5 дугаар хэлбэрийн энэ өтгөн аталт болохоор нойр булчирхааны өрөвсөл бас ферментийн дутагдaltaй холбоотой. Түрүүн энэ 2 дугаар тайптайгаа яг адилхан. Гэхдээ 2 дугаар тайп нь бол бүгдээр ингэж 5 дугаар тайп шиг мөртлөө бүгдээр нийлцсэн, зангидсан. Яг ийм хэлбэр нь гэсэн үг. За. Энэ 5 байх юм бол ер нь нойр булчирхай чинь болохоо байсан байх шүү гэдгийг хэлж гин. Нөгөө талаар нойр булчирхай маань хамгийн сүүлдээ дохио өгдөг гэхгүй юу? Тэрнээс өмнө элэг өвдөн, ходоод өвдөн, цэс өвдөн, нарийн бүдүүн гэдс хямралтай болно. Дараа нь л нойр булчирхай өрөвсөлтэй болцсон биз дээ гэж гарч ирээд идэг. Тэгэхээр элэгний өрөвсөлтэй бол нойр булчирхааны өрөвсөл дагалдах гээд идэг шүү. Тэгэхээр нойр булчирхайгаа хамгаалахын тулд, хайрлахын тулд илгээ эхлээд хоргоожүүлэх шаардлагатай гэдгийг хэлээд идэг. За 6 дугаар хэлбэрийн өтгөн аталт бол хоол боловсруулах эргэтэн системдэр өрөвсөл байгааг илэрхийлдэг. Ходоодны өрөвсөлж байж болно, нэлээний өрөвсөлж, нойр булчирхай өрөвсөл ямар ч өрөвсөл байж болно. За энэ 7 дугаар тайп нь болохоор өрөвсөл нөгөө цэцэг алдах, шингэн алдах юу гэдгийг те ашигтай бактерийн дутагдaltaй болсон нөгөө талаар аутоиммуны өөрчлөлттэй тэр төрөлтөө орж байгааг хэлдэг. За. Манайхан өөрсдийгөө оншилсан уу? Оншлоод комент хэсэгтээ бичээд байгаарай. Тэгэхээр
Өөрөөсөө энэ бахан өвчин юу зовлон өвчин яриад байгаа шалтгаан нь заавал чамд байх албатай биш. Ер нь урьдчилан сэргийлэхэд гимгүү гэдэг утгаараа хэрвээ ганц хоёр шинж тэмдэг нь байвал санаа зовлтгүй. Тэрийг өөрийнхөө одоо дадлаа ч юм уу те буруу дадлаа буруу үйлдэлээ засчих юм бол хордон арилждаг зүйлсүүд байдаг шүү. Тэгэхээр мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэм аа гэд том зүйлийг бүтээхийн тулд жишээлбэл эрүүл биеийг бүтээхийн тулд жижигхэн нэг алхмыг л хийхэд хангалттай. Тэрнээсээ л эхэлдэг. Тэрнээс биш одоо эрүүл бие бүтээн гэдэг чинь хэдэн цаг тэгээ фитнест очиод аль эсвэл одоо йогонд яваад хэдэн цагаараа тэнцээ хэвтэж бүх цагаа зориулахыг бол хилдэхгүй. Өдөр тутамдаа гэртээ ажил дээрээ гадаа тийм машиндаа юу хийж байгаа юм бэ? Тэр жижигхэн зүйлийг л өөрчлөхөд болдог зүйл. Өөрөөсөө таны бидний мэддэхгүй нэг буруу дадал байгаад идэг. Тэрийг л таниад өөрчлөнө. Өөр сонголт байхгүй. Тэгжээж л бид нарын нөгөө хүсэж байгаа амар тайван эрүүл бие маань бүтдэг. За энэ болохоор саяны нөгөө оролцогч нарын маань үр дүнгууд орсон байгаа. За энэ дотроо нэг зүйлийг онцолчихъя. Бүгдийг нь ярихгүй. За энэ чи 11 кг 150 грамжин хассан байна гэж бичсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ жин өөрөөсөө тухайн хүний бүх биед байгаа одоо юу н жин хасагдж байгаа гэдгийн сааталд юу явагдаад байна вэ гэхлээр бохирдол гараад байгааг илэрхийлдэг. Тэгэхээр 11 кг бохирдлыг хэдэн жил тээгээд явсан биш үү? Бодоод үзтээ. Бид нар 1 2 3 кг нэг 5 кг юмыг автобусны буудлаас гэрлүүгээ зөөж ирэх гэж яаж айхалж үхэлдэг вүлээ. Тэгээ бодтоо 11 кг илүү ачаа буюу хор бохирдлыг тээгээд явсан байна. Тэгэхээр цэвэрлэгээ хийхэд хамгийн эхлээд хүмүүсийн жин хасагддаг 1 кг 2 кг тий. Энэ болохоор хамгийн өндөр жин юм байна. Хасагдсан нь. Тэгэхэд энэ тэр чигээрээ хаван гэдэг бол тэр чигээрээ бохирдол байдаг. Бохирдол. Тэр бохирдол дотроо саяны шимэгчинж байгаа одоо юу ч вэ те. Бүх юм нь багтж байгаа шүү. Тэгэхээр эрүүл байх эсэх нь эмчилгээний урлагаас илүүтэй элдэв зуршил хоол хүнснээс маань хамаардаг гэж байна. Тийм ээ. Джон Лебек гэдэг хүн бичсэн байна. Төрөнөөс хойш тэр талаар өөрөөсөө тэрийг л яриад нь штэ. Жижигхэн зүйлийг л хийчих. Толгойч өвдлөө буцалсан халуун бүлийн усаа уучих гэдэг зүйл л гэсэн үг. Өөр олон зүйл та нараасаа хүсэхгүй таны бие ч гэсэн өөрөөсөө тэр зүйлийг л хүсдэг. Тэгээд мэдлэгтэй, итгэл үнэмшилтэй хийх юм бол тэр дадал чинь маш хурдан засагддаг. Тэгээд амандаа юу оруулаад байна? Ямар буруу дадлыг бие сэтгэл оюун бодлороо хийгээд байна вэ гэдгийг анзаарна. Анзаарсан үедээ засах арга замууд нь дан гэл тал талаасаа урсаал гараад ирнэ. За өнөөдрийн хичээлийг сонссон та бүхэндээ талархлаа гэд дүүргий. За одоо та нарынхаа асуултандаа хариулнаа. За манайхан час хийсэн нэг ганц хоёр асуулт авчий. Гоё асуулт тавиараа юу. Хоёрын хооронд нэг тэр тэгж амсгалахгүй гэдэг нэг улбаас асуулт битгий асуу битээрээс саадлыг ингэж гаргаж ирэх тийм нэг гоё асуулт асуугаач. Асуулт асууна гэдэг маань ерөөсөө та нарын мэдлэгийн тэр нэг чанар чансаа харагддээ штэ.
За атхамаа маань гараа өргөцсөн. За орой минь дээ. За тэгээд саяны хичээл яг хөө мэдээд байгаа юм шиг хэрнээсээ бас мэдэхгүй зүйл ямар их байдаг юм бэ? Маш олон жил бидээ ямар их одоо хурдл тээж яваагаа бас бүр илүү сайн олж харлаа. Тэгээд миний өдөө асуух гэдэг нь гэхээр одоо нөгөө зүсний чулуутай байгаа байхгүй би. Тэгээ нөгөө нэг эмчнэр болохоор ахгүй надад ч ингээд нөгөө нойр хаяа ингээд нойр өвдөн тэгээ нөгөө нойрлогоо ингээд нөгөө өрөвсүүлээд идэх юм ахгүй гэдэг. Би болохоор нөгөө нэг одоо зүснийхээ чулууг ямар нэгэн аргаар ч юм одоо нэг хайлуулах тийм юм хайгаад л байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг тэр талаар л асуух гэдэг л да. Тэгээд одоо ч гэсэн ингээд нөгөө хоолой сэргэнэл ханиалгаад байгаа энд бас шимэгч байгаа юм байна гэдгээ бас айгуусаа олж харлаа. Бүгдийг бичиж тэмдэглээд ерөөс нөгөө шин нэмчээс ширгээсэн ус гэж айгуух бас ярьдаг. Тэгээд үнэхээр ус бол бас чандмын эрдэнэ устаараа бас бид нэр эрүүлжих бүрэн боломжтой юм байна. Тэр аргыг мэдтгүү л яваад байт юм байна гэдгийг айгуусаа ойлгож авлаа. Тэгээд зүсний чулуу одоо нэгэнтээ чулуутай болсон цэсийг авахгүйх нь зөв үү? Одоо энийг ингээд нөгөө одоо чулууг нь гаргах гэдэг юм уу тийм юу байдгүй л гэж асуух гэдэг юм л та. Одоо бид нарт чинь бурхан нөгөө нэг сэлбэг заяагаагүй гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээд цөсчин байж ээж бидний хоол боловсруулах одоо үйл ажиллагаанд хэрэгтэй гэдэг зүсээ ахгуулчаар зэрэг бас яг ахгуулсан хүмүүс зөндөл байдаг юм билээ. Гэхдээ би бол ахгуулгуугаар одоо цэснийхээ чулууг одоо нэг одоо хайлуулах ч гэдэг юм уу тийм арга байдаг бол тийм юмыг л ерөнхийдөө хайгаад байгаа байхгүй юу? Боломжтой юу гэж асуух гэдэг. За тэгэхээр бид хоёрын өмнөх хичээлүүд болон вебинарт ороогүй юм байна гэж ойлголоо. Бид хоёр болохоор зэрэг хариулахдаа энэ бол бүрэн боломжтой. Хүн хайж байгаа бол заавал олдог гэдгийг хэлээ. Нэгдүгээрт бидний бие одоо сэлбэггүй төрсөн ч гэсэн бидний бие организм бүтэн нөхөн сэргээгдэх боломжтой төрсөн онцлогтой байхгүй юу? Бүтэн нөхөн сэргээгдэх боломжтой. Тэгэхээр бид нар нөхөн сэргээгдэх тэр боломжоо ашиглах хүртэл нь үйлдэлүүдээ хийж өгнө гэсэн үг. Тэгэхээр зөвхөн нэг удаа угааснараа цүсний чулуунаасаа ангижирна. Эсвэл зөвхөн нэг цүсний чулуу хайлуулдаг гинлээ гэд нэг эм бит хоёроос нэгж байгаа бол бит хоёрт тэр байхгүй. Бит хоёр юуг санал болгодоггүй гэхээр зэрэг эхнээсээ дуустал өнөөдрийг хүртэл одоо цүсний чулуутай болох хүртлээ бид нарын идэ ундаа явдал мөр буюу амьдралын хэв маяг маань ямар байсан тэрнийгээ солих нөгөө хоёрдугаар air system гэж байна шүү дээ. Солих. Өнөөдрийг хүртэл миний амьдралдаа идэж ууж байгаадаа сонгож ирсэн сонголтууд маань намайг цүсний чулуу гэдэг өвчнөдөө болгоцсон байхгүй юу? Тэгвэл өнөөдрөөс эхлээд цүсний чулуутай байхгүй тулд яах вэ гэхээр өнөөдрийг хүртэл хийж ирсэн үйлдэлүүдэд болиулах, солих, орлуулах гэсэн үг. Тэгэхээр бидний орлуулах систем маань юугаар явагдах вэ гэхээр бид нар сөрөг сэтгэлдээ одоо цүсний чулуу сэтгэл зүйтэй нь холбоод үзэх юм болвол одоо бидний юунд те нэг тийм шартай, хортой, байн хүнтэй нэг өрсөлддөг, уралддаг ийм одоо сэтгэл зүйн урвал бидний сэтгэл зүй дотор явагдаад байдаг гэсэн үг. Дараагийнх нь болохоор зэрэг бодол дотроо хэдийгээр цүсний чулуу байхгүй ч гэсэн ходоодны өрөвсөл байхгүй ч гэсэн би тэгээд өвдчих үедээ би тэгээд чулуутай болчих үедээ энэ чулуу маань томроод яг уу цоргоо бөглөчих үедээ гэдэг юм уу тийм далд стресс далд айдастай явагдаж идэг. Бодол дотроо дандаа яг уу
Би тийм өвчнөд болчих үедээ. Би тэгээд үхчих үедээ. Би ингээд ядарчих үедээ. Гэх мэт. Тэгэхээр сэтгэлийн цэвэрлэгээ, бодлын цэвэрлэгээ гэдэг юмнуудаа яг ухаад дүнкөөд хийн. Дараагийнх нь махан биеийн цэвэрлэгээ. Буюу одоо цус чулуутай болно гэдэг нь цусны хүүдий дотор цусны хүүдий гэдэг ингэ жижигхэн ууд байгаа. Тэрэн дотор өдөр болгон илэг цусыг ялгаруулад нэг тодорхой хэмжээний шингэнийг өгдөг байхгүй юу? Тэгэнгүүт тэр цусны хүүдийн агчих чадвар нь багасаад ирснээрээ зогсонгшил үүснэ. Дотор талд нь удаан зогсонгшил үүсээд шингэн нь хөдөлгөөнд орохгүй байгаад байна гэдэг нь удаан тэндэ байж байгаад яг уу чулуу үүсэх нөхцөлийг нь бас бүрдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр 3 дахь юм нь хөдөлгөөнтэй байх. Йогийн дасгал, сонголт, өдөрт алхалт хийх, гүнзгий амьсгаа авч яг уу. Гүнзгий амьсгалын дасгалыг хийснээрээ хүн дотор эргэтэндээ өөрөө мэдхгүйгээр амьсгалаараа хийгээрээ массаж хийж хөдөлгөөнд оруулцдаг. Тэгэхээр хөдөлгөөнтэй байхын тулд яг уу нэгдүгээрт бодитоор физикал хөдөлгөөн хийх нь байна. Хоёрдугаарт яг уу зөв амьсгал сурах нь байна. Гуравдугаарт махан биеийн цэвэрлэгээ буюу одоо түрүүний яриад исэн нөгөө мазаг барих болон тюбаж цэвэрлэгээг хийнэ. Мазаг барих болон тюбаж цэвэрлэгээг хийх хүртлээр бид нар яг уу бодол сэтгэлээ цэвэрлэж тэнд бүрэн бэлтгэгдсэн хойно нь хийнэ. За ингээд цусны хүүдий доторх цус маань цэвэрлэгээгээр багаар гадагшлаад ирэхэд цусны хүүдэд үлдэж нөгөө чулууг томруулах, чулууг үүсгэх шалтгаанууд маань багасаад ирнэ гэсэн үг. Нөгөө талаараа нэгэнт үүсчихсэн чулуу одоо бид нар нэг юм шавар болчихсон чулуу гэдээ ойлгоё доо. Тэ. Шавар гадна талынхын шаврыг бид нар өдөр тутмынхаа одоо гүнзгий амьсгал авах, гаргах, энэ зөв амьсгалын дасгал, хөдөлгөөн, зөв хоолороо гадна талынхын шаврыг багаар нэмэглээд л байна. Нэг мэдхэд тэр чулууны хэмжээ жижигрээд нөгөө шавар нь угаагдаад ирэхээр зэрэг яг уу. Чулууны хэмжээ жижигрээд нэг мэдхэд өөрөө чулуу нь урсаад гарах боломжтой. Яагаад эмчнэр цусны чулууг шууд авахуулахыг зөвлөдөг вэ гэхээр энэ бүгдийг тайлбарлаад энэ бүх процессыг хүн болгон зөв даван туулж байж чаддаг. Тэгж өөрийнхөө төлөө хичээж хийдэг. Тэр үйлдэлүүдийг хийдэг. Тэр бүх үйлдэлүүдийг хийхийг хянаад байж ах цаг хугацааны боломж эмч нарт байдаг. За хянаад байж ах цаг хугацаанд байлаа гэхэд яг энэ бүгдийг тайлбарлаад хүлээгээд сууж ах цаг хугацаа байдаг. Тийм болохоор яг бушуухан аваад хайчих ял гэдэг тэр шийдэл дээр хүрдэг. За аваад хайчих нь ерөөсөө төгс шийдэл биш. Аваад хайхаараа ихэнхдээ цусны чулууг нь биш. Цусны чулууг хүүдийтэй хамт авч хайдаг. Хүүдийтэй хамт аваа хийчин гэдэг чинь яг илэгнээс өдөр болгон ялгарж байгаа нөгөө цус чинь өөрөө агуулгадах газаргүй болоод чулуу маань цусны цорго, илэгний цорго, нойр булчирхайн цорго руу нөгөө цус чинь хадгалагдаж эхэлнэ. Байх ёсгүй газар руугаа хадгалагдаад эхэлнэ гэсэн үг. Яг л ямар нэг сав руу орох ёстой шүү дээ ялгарж байгаа юм чинь. За тэгээд тэндээ яг бид нар нөгөө цусны чулууг үүсгэсэн 30, 40, 50 жилийн дадлаа өөрчлөөгүй болвол тэнд ч бас чулуу үүснэ. Тэгэхээр цусны чулууг хүүдийтэй нь ахуулж хаях нь ерөөсөө төгс шийдэл биш. Тэгэхээр амьдралын хэв маяг буюу одоо эдээ ундаа явдал мөрийнхөө дэглэм зарчим өөрийгөө хайрлаж байгаа арга замуудаа шинчилж өөрчилснөөр цэвэрлснээр сольж хийж
байсан зүйлүүдээ хийж байгаагүй зүйлүүдээрээ сольж зөв зүйлүүдээр сольж хийснээрээ бид нар энэ өвчнөөс яг ангижрах боломжтой. Тэгэд хайгаад явж байгаа юм бол чи олно. Ирсэн хүн олдог гэдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй чиний тэр хайгаад байгаа зүйл чинь манай хөтөлбөр дотор байж болох юм. Тэгээд нөхөд судлаад сонирхоод үзээрэй л гэж хэлээ да. За, хариулт нь болсон уу утга маа? За зөндөө гоё. Хайгаад байсан зүйлээ ер нь бол олчлоо. Тэгээд маш их баярлалаа. Бид нар ингээд нэг энгийн зүйлийг мэддэг юм шиг хэрнээсээ мэддгүү маш их буруу дадал зуршлаар айгүйх ингэж өөрсдөө юм болгож ирсэн юм байна. Тэгэхээр бид нэр одоо хамгийн түрүүнд тэр зөв дадал гэдэг имийг л айгүй зуулах нь маш чухал юм байна. Тэгээд садлнаа. Маш баярлалаа. За, амжилт хүсье. Баярлалаа. За Ами маань асуусан байна. Сөөргөө юунаас шалтгаалж үүсдэг вэ гэсэн байна. За, сөөргөө буюу одоо гуйлгах, хихрүүлэх, гашуун эсэглэн усаар яг дээшигээ гуйлгаж шар хөөрөх, сөөргөх тийм одоо шинж тэмдгийг хэлдэг. Нэгдүгürt энэ нь шалтгаан нь одоо бидний нөгөө сэтгэл дотор байгаа буюу мэдрэл цочирсон амгалан тайван биш байж байгаа одоо шимэгчдээс болно гэсэн үг. Тэгэхээр мэдрэлийн буюу одоо улаан хоолойн дотор салст нь тайван амгалан байхгүйгаасаа болоод яаж ажиллахаа мэдэхгүй. Тэгэд хаашаа арай богинохон, хаашаа арай илүү чөлөөтэй байж болох нь тэрлүүгээ агуулмжаа цацаад байгаа. Нөгөө талаасаа уламжлалт ангаах ухаанд хүний бие хий шар бадгана гэдэг 3 элементийн тэнцвэртэй байдлаас эрүүл оршдог гэж үздэг. Тэгэхээр хий шар бадганы тэнцвэр алдагдаад ирэхээр зэрэг хүний биед өвчин үүсэж эхэлнэ. Янз янзын шинж тэмдгүүд. За хүний биед байгаа гэдэг юм уу, хүний биеийг бүрдүүлж байгаа энэ 3 элемент тус бүр 7 элемент. Одоо бадгана гэхэд 7 янзын бадгана, 7 янзын үүргийг гүцэдгээд байж идэг. 7 янзын хий. Тэгээд 7 янзын хийн дотроосоо уруу арилгагч хий буюу амар орсон хоол хүнсийг амьсгалаар орсон хий хүчил төрөгчийг бүгдийг нь доош нь дамжуулж одоо баас, шээс, унгас хөлс юу гэдгийг ийм нус нулимс болгож гаргах буюу биеэс гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг уруу арилгагч хий гэж байдаг. Тэгэхээр уруу арилгагч хий ажлаа мартаж ажил хайснаас болоод үндсэндээ сөөргөө өвчөө үүсдэг. Тэгээд нэгдүгээр мэдрэл нь цочроод зангираад ээж болох нь, хоёрдугаарт уруу арилгагч хий ажлаа мартчихсан байна гэсэн үг. Тэгэхээр чиний биед угаасаа хол боловсруулах эрхтэй системийн тэнцвэртэй байдал алдагдсан. Эрүүл гэдгээсээ ямар ч байсан тэнцвэртэй бус магадгүй өвчтөө тал руугаа шилжих гээд байж байгаа ийм одоо нөхцөл байдал үүсэж байгаагийн шинжил гэсэн үг. Тэгээд үүнийг бас нөгөө сэтгэл бие, бодол биеэрээ энергийнхаа урсгалыг зөв болгоно. Яг тэгвэл бид нар байнга л уурлал, хөөрөөл эсвэл адаархаал, огшоол ингээд байгаад байвал нь сэтгэл санаа хязгаарч амгалан байхгүй. Байнгын цочролт байж юм. Уралдаал тэмцэлдэл ингээд явж ивэл бодол дотор бодлын хэр буюу бодлын хэр сэтгэлийн хэр гэж бид хоёр нэрлэдэг. Тэгэхээр бодлын хэр сэтгэлийн хэр нь бид нарын одоо эрхтэй системийн хэвийн ажиллагаа хангагдаж
байхад саад учруулж идэг. Нэг зөв юм хийх гээд явж исэн чинь гэв гинт нөгөө бодлын хэрн бүр хитлэн нэг тоос цацаад тэгээд за энэ шиг тэнийг юм алга, энэ шиг дэмий юм алга, энэ шиг ядаргаатай юм алга, энэ шиг уур хүргэж байгаа юм алга, энэ шиг одоо удаан юм алга, яршиг гээд яг хурдан түргэн юм хийх гээд буруу замыг сонгоод явж байгаатай яг ижилхэн гэсэн үг. Тэгэд ирснээрээ бид нар яг өөртөө амьдралдаа эрүүл мэндтэй хортой сонголтыг хийж ийн гэсэн үг. Тэгээ мэдрэл, сэтгэл, бодол хэдий амгалан байх тусмаа хүн яарахгүйгээр уужуу тайвнаар сонголт шийдвэрийг гаргаж үйлдэлийг хийхдээ зөв оновчтой байдаг. Зөв оновчтой байдаг. Тэгэхээр зөв оновчтой шийдвэр хийхгүйгээр яарч сандарч тэ хоол идсэн ч гэсэн уусан ч гэсэн тийм ээ нэг тайван зугуухан шиг жаргаж сууж агаад тэ бараг бясалгаж байгаа юм шиг сууж агаад нэг аяга бүлээн усыг уужихгүйгээр хүүт ус сэлбэж байгаа л гүд хийтлэн залхицгаал тэгэл цаашаа явах юм бол олон дахин давталтын үүдэн дээрээс нөгөө уруу арилгагчхийн гүйдэл саатаж ямар ажил хийх гээд байгаагийг чинь мэдхэ болоод эхэлдэг л гэсэн үг. Дээрээс нь хоол боловсруулах системийн алдагдлууд, хямралууд үндсэндээ дотроос хэрвээ ходоодонд чинь хэрвээ гидсэнд чинь нөгөө түрүүний ярьсан жоорлон шиг эсэлдэлт юунууд ингээд замбраагаа алдсан нөгөө шимэгчдийн одоо ялгаруулж байгаа бодис юмнууд нь гидсэн дотор чинь замбраагаа алдсан болвол яг доошоо унгас одоо чацаг болгож ингэж гаргаж юу яхихаа оронд арай ойрхон байж байгаа тал руугаа эсвэл дээшээ доошоо хоёр тал руугаа явах уу? Эсвэл өмхийн унгар нь эсвэл чацаг алдна эсвэл хий унгар нь тэрнтэйгээ давхар явах уу? Сөөргөө. За сөөргөө байгаа хүний гидс бас байнга дүүрч идэг. Яг гэвэл нь яг доошоо туугдаад ингээд явах боломжгүй дотор талд нь хямрал үүссэн учраас тэр хямрал одоо гидс хөвлийн хаваар байнга бужигнж идэг. Одоо нөгөө нэг дороож нэг талхны хөрөнгө хэсгэрээ нэг ингээд нэг бужигнаа шажигнаад идэг штеп. Тийм процесс бидний хоол боловсруулах системд явагдаж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэл аль ойрхон аль боломжтой нөхсвэрэл тэр яг ялцралын бүтээгдэхүүнүүдийг гаргахыг хичээдэг. Тэгэхээр зэрэг зөвхөн сөөргөө биш явандаа яг гулигдэг болно, явандаа дотор мухаа өргөж бөөлждөг болно л гэсэн үг. Тэгэхээр эртнээс яг бясалгал сэтгэлийн хэр бодлын хэрийг цэвэрлэх тэгээд дээрэс нь зөв замаар махан биеийн цэвэрлэгийг хийх гэдэг зарчмуудаар явах юм бол энэ асуудлаа шийдэж чадах нэ. Тэгээд мэдээж өнөөдрийг хүртэл сөөргөө үүсгэсэн тэр шалтгаануудаа тэр чигээр нь амьдралынхаа хэв маягт хадгалаад үлдэх юм бол яг тодорхой хугацааны дараа давтагдана. Өшөө хүнд хэлбрээр давтагдана. Амьдралынхаа хэв маягийг шинчлээд өөрчлөөд солиод зөв дадал зуршилтай, зөв бодолтой, зөв сэтгэлгээтэй тэр бүгдээр эдээсээ сэтгэл бодлоод хичээгээд явах юм бол цаашдаа энэ өвчин давтагдахгүй байх боломжтой. Лайваас нэг асуулт асуугаад өнөөдрийн уулзалтыг өндөрлөе дөө тийм. Галтын асуулт. За манай хүүхэд хоолоо өвддөг хамрын гамриттай ханаад амархан хүрдэе маа гэж байна. За. Хамрын гамриттай хоолоо өвддөг ханаад амархан хүрдэг. Дархлааны системийн хямрал. За өнөөдрийн хичээлийнхаа сэдвтэй холбоод ярих юм бол шимэгчдийн шинжилгээ өгөх. Ерөнхийдөө шинж тэмдгийг нь анзаарах, тийм ээ.
ямархуу байдлаар хоол идээд байна уу те асгад зутгаал авч амруугаа хийгээл хитэн настай хүүхдээсээ шалтгаал нь шүү дээ те. Тэгээд дээрэс нь амьдралынх нь хэв маяг дээр аав ээж нь те жоглонд орчход гараа угаах ёстой. Гараа угаачгаад ингээд цэвэрхэн альчуураар арчих ёстой. Гар нүрийн альчуураа өдөр болгон одоо сольж гин үү? Эсвэл гаргаж нэг үлгэж тавьчихал хин дуртай нь хурч ирж арчичгаал. Тэгэл тэнд нь байлгаж байгаа л 7 хоногийн дараа нэг угааж гин үү? Энэ бүх юмнаас шалтгаална. Энэ бүх юм чинь бидний хүүхдийн эрүүл мэнд. За цаасаар арчдаг болвол нь яг цаасаар арчаал цаасаа хогийн савруу хийлээ. Окей. Асуудал байхгүй. За гар нүрийн альчуураар арчдаг болвол гар нүрийн альчуурн дээр ариун цэвэр хэр сахиж байна. Баазныхаа дараа, шээснийхаа дараа хүүхэд маань гараа угаадаг хэв хөвшилд сурж юу? Хоолоо идээд сууж байхдаа энэ тэнд унсан юмнуудыг аваад хогийн савнд хийж гин үү? Эсвэл аваад буцаагаад амруугаа хийж гин үү? Гэх мэтээс бүгдийг нь анзаарах хэрэгтэй. Ямар ч үсэн энэ хүүхэд бол дархлааны систем онцлогсон хамрын гаймриттэй гэдэг чинь хамрын энэ дээр дотор талд өрөвсөл байж гин гэсэн үг. За тэр өрөвслийг эмчлэхгүй болвол хоолойны өвчин чимчлэгдэхгүй. Тэгэд яг уу байн ханаад үрдэг энэ одоо давтамжаас салахгүй гэсэн үг. Тэгэхээр хамрын эмчид үзүүлж хамрыг өрөвслийг нь дарах, угаах, цэвэрлэх. За манай юун дээр хичээлүүд дээр бас явагддаг. Йогийн аргаар хамраа цэвэрлэх, содтой, давстай, жамц давстай усаар тэгээд яг уу амин тостой гэх мэтэр одоо юугаа хамраа байнга цэвэрлэж тэрийг хийж сурснараа одоо байнгын энэ бичил биет одоо бид нарыг өвтгдөг, цочроодог энэ бүх зүйлсээс өглөө босоод хийдэг. Өглөө босоод шүдээ угаадаг шигээ, өглөө босоод жорлон руу ороод давсгаа сулалдаг шигээ амьдралын хэв маяг болгох тийм одоо маш олон зүйлүүдийг манай хичээл дээр заадаг байгаа. Тэгээд нэлээд том болсон хүүхэд болвол за хүүхдээ эмчлэн гэхээсээ илүү өөрөө энэ амьдралын хэв маягийг өөрийнхөө амьдрал дээр хөвшүүлж хүүхдтэй үлгэр дуурайл болох тэр замаар хүүхдийнхээ амьдралын хэв маягт нөлөөлөх хэрэгтэй юмаа л гэж хэлье. Түүнээс биш хүүхэд юм байна гэдэг нь угаасаа чиний өөрийн чинь тал гэсэн үг. Чиний амьдралын хэв маягийн тал. Чиний дархлаа унтсан байгаа, чиний хоолоо өвддөг байгаа, тэ? Чиний ходоод гидсэн дээр одоо хоол боловсруулах систем дээр хямрал үүссэн байгаа гэсэн үг. Яг зөв. За эн чи Эрдэнэ Дизабад маань хоёр багшаас асуулт байна асууж болох уу гэд хамгийн их нь бичсэн байсан байгаа юм болоо? Эрдэнэ маа алга байна. Тэгвэл гараа явцсан байна. За. Тэгвэл онцгийн асуулт одоо байхгүй байна. За сайн байна. Утгамаа юу гэж байна? Надад бас тохиолддог асуудал байна. Баярлаа гэж байна. За тэгэхээр зэрэг ерөнхийдөө бид нар амьдрал дээр хэрэгжүүлдэг хэв маяг дээр зөвхөн л ариун цэврийг сахиал тэ идэж ууж байгаа бүх тэр юмнуудаа зөвөр би хийж байгаа гэд бодоод энэ л зөв гэд ингээд хийгээд явна уу гэхээс биш тэр нэг балиар юмнаас болоод өвдчихүү тэр хүн тэнд нусаа татхтал би энд ханаад хурж идэг тийм хүмүүс байдаг штэ тэ хүн тэнд ханаад хүрцэн гэж сонсогдсон гутал өвдөд ээж идэг энэ бүхэн маань бид нарын сэтгэлийн хэр тэгэхээр яг бид нар өөрөө өөрсдийнхөө эд эсэд итгэхгүй байх гэсэн үг байхгүй юу тэгэхээр яг бид нар өөрсдийнхөө эд эсэд итгэхгүй болохоор зэрэг бидний эд эс бидний төлөө зөв ажиллаж чадахгүй байх гэсэн үг тэгэхээр тэр нөгөө нэг сэжиглээл ингээд байдаг чинь бүгдээрээ сэтгэлийн хэр зүгээр л ямар ч одоо сэтгэлийн хэрэггүйгээр амьдралдаа зөв дадлыгаа л хэрэгжүүлээ сурчвал тэр нь яг нөгөө
Бидний хувьд тэр элитүүд л тэгж тасгалдаг юм шиг бодоод идэг. Яг үүндээ элитүүдийн амьдралын зөв хэв маяг байх тохиолдол байгаа байхгүй юу? Тэ? Элитүүд гэдэг юм уу? Одоо хамгийн баян хүмүүс л надад одоо нөгөө өдөр болгон ухаагаад байж ах алчуурнж хүрэхгүй байна. Өдөр болгон ухаагаад байж ах тогны мөнгө чаав байдгийн, бокс авангийн мөнгө чаав байдгийн гэж бодвол яг уу чи өөрийгөө ядуу бодож гин. Ядуу гэж байгаад байгаа тэр ядуу сэтгэж байгаа хэм маяг дээр л өөрийгөө тэр хайрцагтай хийгээл байж гин гэсэн үг. Тэгэхээр нэг тийм юу байдаг штэ нөгөө тунгалаг гээд нэг хөхөн ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу гэдэг шиг яг уу бид нар эрүүл бай гэвэл цэвэр бай гэвэл хүн болгонд боломж байгаа. Ядчил бид нар үхээгүй амьсгалж л байгаа юм чинь энэ амьсгалаа зүв болгоход л бид нар маш их асуудлыг шийдэж чадна. Өнөөдөр өөрийнхөө өтгнийг хараад шинжил энэ дэр ямар нэгэн хямрал байгаагаа анзаарсан л болвол өнөөдрөөс цааш яг ууж явахдаа, бодож явахдаа, идж явахдаа, жорлонд бие засж явахдаа, бие засаад гарахдаа хийж байгаа үйлдэлүүд дээр л өөрчлөлтийг хийхэд бид нар энэ бүгдээс ангижрах боломжтой л байхгүй юу? Тэгэхээр мэдхгүйгээсээ, мэдхийг хүсэхгүйгээсээ төлж байгаа төлөөс маань бид нарт айхтар өвчний онош айхтар өвчний нэр болж ирээд байгаа юм. Өвчний онш сонсож ийн. Өвчний онш сонсож байгаадаа баярлах сэтгэлтэй байх хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл энэ оншийг эрт мэдэж аваад засах боломж байгаад нь баярлах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр баярлаж чадахгүй өвчний онс сонсчоод гунаад гутраад байгаа бол энэ нь яг нөгөө л сэтгэлийн хэрчээ явж байгаа. Нөгөө л тайван биш. Нөгөө л одоо би л өөхөх юм байх гэдэг. Яагаад намайг гэж, яагаад би гэж гэл ингээл орчлон ертөнцтэй тооцоо хийгээл бодоод байвал ялагднуул гэхээс ялахгүй. За тэгээ өнөөдрийн хичээл байлаа. Гэрэлмада баярлаа. Өнөөдөр анх удаа орж ирсэн гэж байна. За тэгээд яг хуу гайд хэсэг дээрээс өмнөх хичээлүүдээ нөхөд сонсороо. Маргааш тэгээд болзоотын бор толгой дээр 19 цагаас уулзцгаая. Маргаашийн сэдв бас гоё сэдв байгаа. Зовлон болоо зовлонгийн шалтгаанаас ангижрах нь. Яагаад бид нар өөртөө дандаа зовлон ураагаад идэв бэ? Тэгэхээр зовлон болоо зовлонгийн шалтгаанаас ангижрах нь гэдэг гоё сэдв байгаа. Тэгээд маргаашийн энэ гоё сэдвэрээ болзоотын бор толгой дээр 19 цагаас уулзцгаая. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсээд хайр илгээе. За баяртай.